За сайн байцгаана үзэгчтэй манай нэвтрүүлэг эхэлж байна. За Монголын нийгэмд улс төрийн нийгмийн эдийн засгийн ингээд олон толгомжсон асуудал байна. За энэ дотор яхахгүй бас боловсон хүчний бодлого, за ажиллах хүчний асуудал гэдэг энэ хүн болгонд хамаатай ийм асуудал бас нэлээд толгомжсон байгаагийн нэг чигээр бид ярьж гэж байна. Ингээд бид энэ удаа улсын дөрөв бишгийн эрдмийн театрын уран сайрны удирдагч агсан балетмейстер Төвшин Батыг студид ирсэн юм аа. За ингээд өдрийн мэндийг шилжүүлье. Сайн байна уу? Юуны өмнө намайг нэвтрүүлэгт оролцож байгаа танд гүн талархал илэрхийлье. За. Тэгээ үзэгч олондоо бас энэ өдрийн амар амгалан айлтгая. Ингээд ерөнхийдөө манайх бол мэдээллийн сувг улс төрийн чиглэлээр, эдийн засгийн чиглэлээр ярьдаг. Одоо урлагийн бас ийм том салбарын сонгодог урлагийн төлөөлөл манай студид ирж байгаа баяртай байна. Тэгээд та ер нь балетийн тухай, балетмейстер болсон тухай хэлээд авчихгүй хэлэхгүй. Юу ах вэ? Хүүхэд байхдаа л ер нь хөлбөмбөг хөшгөлж явдаг байсан. Тэгээ социализмын үед чинь бас улс бодлогоороо хүүхдүүдийг хаашаа сургуульд явуулдаг байсан. Тэгээ 79 онд бараг 150 гаруй хүүхдүүдээ шалгараад нэг манайх нэг 5 эрэхтэй 5 эмэгтэй Киевийн одоо зөвлөлт холбоот бас тэр үед байсан. Бүжгийн сургуульд явсан. Тэгээд 8 жил сурдیں۔ Энэ бол маш нарийн мэрэгжил. Тэгээд 1987 онд сургуулаа төгсөөд дөрвж эрдмийн театрт бүжигчнэр анх гараагаа эхэлж ирсэн. 87. 87 оноос хэдэн он хүртэл 97 он хүртэл ажилласан гэсэн тийм. Тий, ер нь 10 жил ер нь дөрвийн театртаа ажилласан. Тэгээ үүнд дотор бол ардын жүжигчин зууны маллаа Оюнготой бүжиглж байсан. Бид тэрүүгээр маш их бахархаж явдаг. Тэр хүн бол үнэхээр агуу юм бэл. Одоо бодоход ер нь хэлжсэн, ярьжсэн, сурж ирсэн зүйлүүд бол ер нь маш их үнэтэй сайтай. Хүүд байхад юм ойлгодог юм байлээ. Тий. Тэгээ намайг 87 онд ирэх чи одоо энэ агуу энэ Дамжин сүрэнгой, Тусан шаруугай, Гончиг сумлаагаа, мөрд оржгаа энэ жинхэнэ сонгодог урлагийн тулгын чулуу тавьсан дөрийн театрыг хөгжсөн энэ бүтээн байгуулалт гар бие оролцож ирсэн агуу улсууд байсантай би бас үнэхээр тэдний гэрч байсантай бас дотроо бахархаж байна. Тэр цаг үеийг их сонирхолтой цаг үе байна л да. Одоо 87 гэдэг бол яг нөгөө сонгодог социализмын үеийн төгсгөлийн үе. Ерөнхийдөө перестройк эхэлсэн тийм. Өөрчлөлт байгуулалт эхэлсэн. Тэрийн театр ер нь тэгэл эхэндээ ажил орох хэмжээг байсан баг. Ер нь тий. Ер нь 87 онд намайг төгсөж ирэхэд ер нь оргил үнээс. Манай дөрийн театрт балет бол нэг 85 бараг 90 хүн байсан шүү. Тэгээ бүр хүчээр ахмадуудыг пенсионд гаргаж ирсэн. Бас тэр бас жоохон буруу бодлого ядвал балетийн урлаг бол ер нь одоо бие бялдар гой сайхны урлаг учраас заавал уламжлалаар одоо ахмадууд нь залуучуудаа одоо заадаг сургамж хөнөжилдөг. Тэгээд яг хөө мэдээж яам бол тэр фашизмын үе чинь соёлын амтай байсан юм аа. Тэгээд нэг театрт нэг төгрөг олох гэж соёл урлагтаа 5 төгрөг зарцуулдаг гэсэн. Тэгээд бусдын бол төр даадаг. Энэ бодлогоороо. Тэгээд мэдээж 90-ад оны тэр шуурганаар бол үнэхээр дампуурсан л да. Тоглолтын үед ч юм бүр гэрэл тасарсан, тог тасарсан бүр ингээл пад харанхуй болчдөг ч үе байсан. Тэгээд авж байгаа залуу мөнгө чамар байсан бэлээ. Ерөнхийдөө шуурганаар бол ихнэх залуучууд тэгэл мөрмөрөө хөвөл явсан л да. За ингээд та бол 10 жил театртаа ажиллаад тэгсэн. Бас л мөрөө хөөсөн. Одоо хаашаа явсан бэлээ? Ер нь янз явсан. Тухайн үед бол би бас Япон явж исэн. 91 онд Герман явж исэн, Унгар явж исэн. Унгарын дандаа одоо өөрийнхөө мэрэгжлэр үү? Тий, өөрийнхөө мэрэгжлэр гэрээ контрактарын театрт ажиллаж исэн. Тэгээд ажиллахтаа энэ тэр дөрийн театрын гоцол бүжигчнээр ажиллаж исэн. Мэрэгжлэр. Тэгээ хаа газар ажиллахад бас мэдээж хамт олон шинээр орох чинь бас нэг ингээд нэг одоо тэр одоо нэг сурагч оюутан нэг ангид орохоор яадаг үлээ те. Энэ тэгээд шинэ орчин, шинэ соёл те. Шинэ соёл. Тэгээ шинэ хамт олон эднэр чинь бас нэг гадуурх тал бас байдаг л да. Тэгтээ тэр болгоныг би бол даван туулж байна. Ялангуяа Монголын тэр үед чинь Монголын балет гэж юу яриад байна ч одоо хаана та нар гэрт яа дээ юу ийдээ яа дээ ингээд мэддэггүй. Манай ийм сайхан дөрийн театр байдгийг бол мэддэггүй. Тэгээд мэдээж балет бол би бялдар гоо сайхны урлаг учраас яг чадвар өөрийнхөө ур чадвараар л өөрийнхөө тайзан дээр одоо илэрхийлдэг. Үнэхээр одоо чадaltaй үнэл бүжгэлдэг, чадaltaй үнэл одоо
ер нь соёл урлаг тийм л дээ. Тайзны маш одоо харгас урлаг гэж бас ярьдیں۔ Гэхдээ харгастай бол одоо юу гэдэг ингээл зодоо загнаал одоо тамлаад байгаа юм биш шүү дээ. Яг хэн хийж чадчихээн тэр нь л одоо тайзан дээр гардаг тийм л зарчимтай. Таны урд нь юу хийжсэн яаж ийсэн бол тэгэл хоёр дахь үе. Олон улсын олон тэмцээнд оролцож байсан багтаа бас шагнал авч байсан тухай бас тэр ухаан сонсогдож байсан. Тэгсэн яг 89 онд бол анх Москвагийн олон улсын тэмцээнд оролцож байсан. Тэгээд энд усгай шагнал диплом авч 91 онд Японд Азийн Пацифик тэмцээнд орсон. 95 онд бас оролцож байсан. Токио Шинбунд бас оролцож байсан. Ерөнхийдөө улс эх орныхоо нэрийг бол бас өндөр дөргөөд Монголын бүжигчин гэдэг тухайн үед бас нэг ийм өндөр хүн байд юм уу гэсэн нэг сонирхолтой. Японд ажиллаж байхад бол ер нь метронд явж байхад нэг толгой өндөр л байгаа. Тиймэрхүү сайн юм бол байдیں۔ Тэгээд Японы театр чинь бас их гоё штэ. Дандаа нэг балетын компаниудтай яг нэгдсэн манай Дөрийн театр чинь ер нь Аазда нэг гэж номер 1 гэж хэлж болно шүү. Би ер нь хэлцдэхгүй. Өөрийн байнгын ажиллагчтай, өөрийн гэсэн бүтцтэй. Тэгээд ялангуяа манай Дөрийн театр чинь ер нь Европын хөгжлөөр одоо Орос, цаашаа Франц, Английн Дөрийн театр яаж хөгжиж чинь яг тэр системээр л ер нь яваад байгаа юм. Аз талдаа болохоор зэрэг энэ балет нь тусдаа гарцсан компани, Дөөр нь тусдаа гарчихсан. Тэгээд нэг төсөл проект маягаар ингээд Дөөр балетынхаа одоо тоглолтуудыг хийгээл нэг удаа нэг 10 юм уу тоглоол тэгэл нөгөөдөл нь тараа боторч нэг тиймэрхүү байдаг байхгүй. Манай Дөрийн театр болохоор ч зэрэг яг Европын одоо Москва Большой театр яаж хөгжиж чинь, Маринский театр яаж хөгжиж чинь яг л тэр системээр нэг дээвэрд ороод Дөөр нь, балет нь, хөгжим оркестр нь нэгд ороод. За ингээд Европт бас олон гэдэг оронд Японд ажиллаж байгаад Америкийн нэгдсэн улсад ажиллаж. Тэгсэн ерөнхийдөө хааж утсан, бүжиглсэн, ажилласан бүгд л Америк л гэж ярьдаг байсан. Тэгээд наад бол бас сонголт байсан л да. Би Англид явж боломж байсан. Тэгээд ерөнхийдөө Америкт очиж үзээ тэр арчлын орн ямар байдیں۔ Бас юм сурыг мэдрий. Одоо өөрийгөө бас харуулъя гэсэн байдалтай. Тэгээд Америкийг зорьсон. Тэгээд тэнд ерөнхийдөө 15 жил болоод нутагтаа ирсэн дээ. За 15 жил тэгээд Америк нэгдсэн улсад яг мэрэгжлээрээ. Яг мэрэгжлээрээ балетын компанид ажилласан, Нью-Жерси балет. Тэгээд тэнд бас Америкт бас систем бас өөр. Метрополитен опера байсан ч гэсэн Дөөрн тустай, балетын тустай. Тэгээд ингээд анонс гаргахтаа тэр театрынхаа хөтөлбөрийг гаргахтаа театрын захиргаа нэг юу байгаа. General manager гэдэг одоо манайхаар театрын захирал, артистик директор гэж байгаа юм. Тэгээд тэр доороо Дөөр, балет, симфони харилан бас тустай. Тэгээд бүгдээрээ нэг аж ахуйн тооцоонд орсон. Тэгээд тиймэрхүү систем. Тэр яг ихний үед очиж бүжиглсэн. Бүжиглгүй яг балет дээр бүжиглсэн. Ерөнхийдөө бол нэг 10 жил яг Америкт бүжиглсэн. 12 жил. Би ер нь 87 оноос хойш 25 жил яг мэрэгжлэрээ бүжиглсэн. Яг мэрэгжлэрээ. Тэгээд балет гэж чинь маш их хэцүү шттэ. Ер нь дуучид бол их гоё. 40-50 гараад их гоё ингээд дуулаа лайн, өнгө гоё тогтоол, их гоё намлаг болоо л гэдэг. Балет болохоор чинь зэрэг яг залуу үеийн урлаг болохоор зэрэг яг залуудаа одоо бидний бие бялдар чинь хөгжмийн зэмсэг болчихж байгаа байхгүй. Тэгээд жоохон хуужраа тэрэг болоод ирэхээр зэрэг үнэхээр тэр залуучуудын одоо миний өмнө 20 жилийн хийдэг байсан юмыг би бол 20 жилийн дараа үнэхээр хийж чадахгүй болдیں۔ Тэр бол байгалийн зам. Тэгэхээр тэрүүгээрээ хар гэсгээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг өрсөлдөө ихтэй. Ялангуяа Оросд. За Америкийн нэгдсэн улсад 15 жил. Тэгсэн. Тэгээ Америкт ер нь 15 жил ажиллаад нэг 2012 онд одоо ерөнхийлөгч Элбэгдэрж баяр нь Нобелийн чуулганд оролцоод тэгээд Нью-Йорк, Нью-Жерсигийн монголчуудтай уулзаад ерөнхийдөө монголчуудтай бас нэг ихтгэл төрүүлсэн л дээ. За оюутнууд одоо ажиллаж байгаа та нар монголчууд Монголд одоо бүтээн байгуулалт болж байна. Одоо төр засгаас та нарыг ер нь зөгийн үргэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Та нарыг одоо ингээд Монголдоо яваад очих юм бол бид нэр төрөөс бодлогоороо ажлын байраар ханганаа. Та нар салбартаа сурсан, мэдсэн, үзсэн, харсан туршлага боловсрлоо одоо эх орныхон бүтээн байгуулалт одоо хэрэгжүүлээ гэд тийм гоё юм ярьсан л да. Тэгээ би монголчуудаа идэг уулзалт шүү дээ. Тийм монголчуудын идэг уулзсан дээр. Тэгээ яг би бас дотроо бодж л байсан бас хүний нутагт их олон жил боллоо. Тэгээд ер нь бас
яг тэр үед бол бүжиглэхээ болчихсон байсан. Багшилж байсан, балет менежер багш, компанийнхаа PR менежер, гадаад харилцааг хариуцж байсан. Би өөрөө орос хэлтэй. Тэгээд ерөнхийдөө цаг нь болцсон ч юм уу, бас төр засаг бас ингэж яхад яагаад болохгүй гэж. Гэт ерөнхийдөө 13 онд бас нутагтаа ирсэн л. Сурсан мэдснээ Монголд одоо тийм нутагшуулъя, амьдруулъя, энэ туршлагыг чинь бас хуваалцъя. Би чинь бас ганцхан Америк гэхгүй нэлийн газрын театруудаар нэлийн газрын хамт олонтой ажиллаад сураад ерөнхийдөө бас нэг одоо зуугийн талыг насалчлаа. Тэгэхээр зэрэг туршлага бол хоримтлуулсан л да. Амьдралын туршлага болчихсон байж. Би бас маш л их мэдээж алдсан онсон зүйл байлгүй яах вэ. Гэхдээ би өөрөө нэг өөгөө өндөг шиг нэг цагаан амтан бас гэж хэлэхгүй. Тэгэхээр зэрэг тэгтээ ямар ч хэлсэн одоо ёс зүй шудраг талдаа гэж хэлж байна. За ингээд одоо зөвгийн өрн дээр лээ. Монгол дээр л 13 онд. Тий 13 онд ирээд яг хөө тэгээд тэр үед театртаа орё гэж явсан л да. Тэгээд яамд ч гэсэн 2 удаа өргөлдсөн, дарагтаа ч гэсэн 2 удаа уулзсан. Тэгээ яг хөө цаг үеийн байдлаар бол болоогүй. Тэгээд 2018 оноос би Дүүрийн театртаа буцаж орсон. 5 жилийн дараа. Тэр оронд бол яг хөө би хөгжим бүжигднийг багшилсан. Тэнд хосол бүжгийн багш гэж хийсэн. Тэнд манай хүүхдүүд чинь их хөөрхөн штэ. Ерөнхийдөө хосол бүжгийн нэг 15 16 эрэгтэй хүүхд ялангуяа эрэгтэй хүүхд чинь хүүхд эмэгтэй хүүхдэд өргөдөг болохоор ясна бэхжсэн байх хэвээр. Яг өсөөд булчин шүрмэс нь бас яг бэхжсэн үед нь тэр дүвэд гэж ярьдаг. Хосол бүжгийн өргөлтийн хичээл заадаг байхгүй. Тэгээ би нэг анги төгсөхөд дараагийн ангид авъя гэсэн чинь нэг одоо үе мултарцсан гэдэг юм уу. Дараагийн хүүхдүүд нь хөөрхөд дөнгөж нэг 10 дөнгөж нэг 11 2 та хүүхдүүд учраас би хэлсэн болохгүй. Энд чинь яг цаг хугацаатай байдیں۔ Энд чинь системээр тийм заадаг учраас гээд тэгээ би сүйст бас багшаасан л да. Тэгээ цагийн багш хийсэн. Өөрөө бас сурсан сүйсийн баг. За тэгэхээр одоо би тэрийн гол одоо юу гэдгийг сонгодог урлагийн хамгийн том театр Монголын. Энд та одоо дэлхийн олон театрт ажиллагаад эргэж ирээд энд ажил хийж эхэлсэн байна. Дахиад өөрийнхөө онгон өссөн одоо анхны ажлын гараа гэсэн театртаа. Тэгээ энд ямар сэтгэл төрөвтэй. Тэгээд ямар байна өндөр? Яг хөө би үнэ хэлэхэд хүүхэд байхдаа л ер нь театрт ирсэн. Энэ театраас би энэ урлагт алтан гараагаа хэлсэн учраас их хайртай. Энэ театрууд нь хэрэг одоо урлагийн сүм гэж хэлж болно. 1987 онд ирэхэд ямар байсан? Өнөөдөр би 2018 онд ирэхэд ямар байна? Бас газар тэнгэр шиг л байлээ л дээ. Социализмын үед бол бас их зарчимж одоо яг уу социализмын дарангуул гэж ярьдаг. Тэгтээ их ер нь шудраг талдаа бас хууль дүрм талдаа байсан. Одоо ингээ харахад би бас нэг сараас хойш ажиллаа хийгээд нэг 10 сар ажилласан л да. Энэ хугацаанд бол за ер нь нэлээд л алдаа дутагдал байна. Би бас тэрнийг нь судалж үзлээ. Бас анализ хийж үзлээ. Манай Дүүрийн театрын ололт амжилт бидний ер нь чадвар одоо дэлхийн хөгжлөөс бас хаана явж ийн гэдгээ бас би нэг хараад байгаа шүү дээ. Ер нь гарцуул байна. Энэ Дүүрийн театрыг биш те экспортлох боломж байна. 2016 онд бол манай Дүүрийн театр энэ Silk Road гэдэг энэ торгоны замын театруудын нийгэмлэгт бол элсцсэн байлаа. Тэгэхээр зэрэг бид нар бол энэ урд хөрштойгоо энэ театруудад бол бараг 100 гаруй театруудын нийгэмлэг. Тэгээ альж театрт нь очиж хамтарч тоглосон. Заавал мөнгө төгрөг түрээс гэхгүйгээр бас ингэж харилцсан соёл урлагаараа ингэж харилцаж болох боломжтой юм байл. За дээрэс нь би 4 жил Солонгост би олон улсын тэмцээний шүүгч болсон. Тэгээд Бусааных болж байгаа, Сеулих болж байгаа. Энэ 2 жил дараалал ээлждэг. Тэгээд Солонгост бас гарц байгаа. Солонгосын ерөнхийдөө ард түмэн бол намайг 91 онд Японд ажиллаж байхад Японы одоо соёл урлагийн балет яаж хөгжиж ирсэн? Ер нь яг тэр хөгжил бол өнөөдөрс бол Солонгост байна. Солонгосын эдийн засаг маш хүчрэх байна. Одоо балетын зэрэг мандал байна гэж байна. Ер нь тийм. Ганцхан балет гэхгүй тэр contemporary art урлаг нь бол үнэхээр хөгжсөн. Яг бол эдийн засаг нь хөгжөөд ирэхээр зэрэг тэр урлагаа ингээд аваа явчдсан байлээ. Яг уу Монголдо бол манай Дүүрийн театрт бол үнэхээр энэ залуучууд бол авьяастай, дуучид ялангуяа бүжигчид, хөгжимчид бол үнэхээр боломжтой улсууд болж байгаа юм. Тэгээ эднийгээ зөв менежментээр зөв хөгжлөөр аваад явах юм бол бид нэр бас гадны зах зээл байна гэж байна. Экспорт бол байна. За тэгээ та 10 сар болоод уран сайхны удирдагчаар ажиллалаа. 10 сар болсон байна. Тэгээ ажилласаа чөлөөлөгчлээ. Яагаад ямар авчир болов?
Гэхдээ яг уу тэнд нэг жоохон бас нэг болохгүй бүтэхгүй юм хэлсэн учраас л болохгүй байгаа. Тэгээд манай Дөрийн театрт ерөнхийдөө 300 гаруй л уран бүтээлч ажиллаж байдیں۔ Нийт тэдний хөрхий авж байгаа цалин мөнгө бол нэг 500-600 мянган төгрөгийн цалин. Би бол юу гэж хараад байна гэхээр зэрэг бидний цалин бол нэг сая 500 байх боломжтой. Улс их орн бол эндээ бол анхаарал өгөх хэрэгтэй байхгүй юу? Аазтай баг ганц Дөрийн театртаа төрийн одоо өмчт компани захирал 20-30 сая төгрөг цалин аваад шүү дээ. Тэгэхэд энэ Дөрийн театрын балетын гоцлооч, Дөрийн театрын дөөрийн гоцлооч энэ хөгжимчтэй нэг сая төгрөгийн цалин өгөхд бол бүрэн боломжтой. Одоо эдийн засгийн өсөлтгөл яриад байна. Сая манай соёл урлагийн байгууллагын цалингийн нэг тээц 11 байсныг нь 7-д болгоод сүлжээнд оруулчихж байгаа. Тэгээд зарим усуудын цалин багассан, зарим усуудын цалин тэгээд нэг хүмүүс ч одоо 30 мянган төгрөгийн цалин унахад л ерөнхийдөө хуулиар ороод ирж байгаа шүү дээ. Памперс авч болох байсан, автобусаар явчих байсан, би одоо зээлтэй, лизингтэй. Тэгэхээр зарим нэг нь болохоор чинь зэрэг Дөрийн театрын одоо төсөв мөнгийг 500-600 саяар нь захин зарцуулаад 80 саяыг голоол 300 саяыг хийнгээл ингээд иймэрхүү шудраг ус байдалтай би үнэхээр одоо нийцэж чадахгүй учраас элен таланг бол хэлсэн л дээ. Тэгээд тэр дэмжлээс болоод ерөнхийдөө шахаад намайг одоо нэг фракц гэдэг юм уу. Одоо би улс төржмөөргүй. Тий нэг бүлэг болсоо тэгээд ингээд зайлуулчт юм байлээ. Та бол урлагийн хүн. Та бас гадна дотны олон байгууллагад ажилласан. Тэгэхээр өнөөдөр одоо Монголын улс төрд багшсан бас том асуудлуудын зүгээр нэг жижигхэн хэсэг гараад ирэх хүмүүс их тонсолж штэ. Жижиг дунд үйлдвэрийн зээлийг хэрхэн одоо өснөөлж эрх мэдлээ ашиглаж хүмүүс авсан бэ? Тий. Тэгэхээр яг тэрний жижигсэн хувилбар театр дээр байгаа юм шүү. Үнэ. Тий, тэр хүнд болохоор зэрэг улсаас зээл аваад жижиг дунд үйлдвэр гэдээ яваад хэрэггүй байна. Театрын бүх төсөв мөнгө нь театр тэр чигээрээ л жид болчихж байгаа байхгүй. Тэгэл бүх мөнгөний захиран зарцуулдаг. За яг хөө нарийн ширээ юм одоо би яриад яах вэ? Тэгээд энэ бол одоо ховжиг болно. Ямар ч гэсэн бодлогын хэмжээнд бол энэ бол алдаа. Ингэж байж болохгүй. Ялангуяа сонгон шалралт тендер зарлаж явах хэвээр бас нэг шинэ уур амьсгал оруулж явах ёстой. Юм мөнгөний гэж бас байдгүй. Тэгвэл театрын хөгжлийг бол одоо бүр төр засагч бол маш их хууль шүү дээ. Хөдөлмөрийн хууль байна. Ашиг сонирхлын зөрчилдөөн байна, авилгын эсрэг хууль байна, одоо зөрчлийн хууль байна. Энэ бүх хуулиуд бол театрт хэрэгждэг юм бэл. Тий, тэгээд нэг гэр бүлийн улсууд л ингээл захиран зарцуулаад нэг гэр бүлийн улсууд ах トゥ нар ингээл нэг дор ажилдаг. Хөдөлмөрийн хууль чинь байгаа шүү дээ. Төрийн өмчит компанид ах トゥ хамаатан саадан удирдлагын төвшөнд төсөв мөнгө захиран зарцуулж болохгүй гэсэн. Тэр байгууллагыг чинь те ганц шалгуурлан шилэн данс байдаг. Тэгээд тэр шилэн дансаар чинь ямар төсөв мөнгө хөрөнгө одоо зарцуулж юу хийж гэн яаж эн чинь нийт уран бүтээлчд ажилчдын өмнө бас ингээд илүү ах хэрэгтэй байхгүй. Тэр нь бол бавших хэрэг шүү дээ. Одоо шилэн данс хэдэн жил болж энэ тэр бол театрт бол огт хамаагүй. Тэгээд тэр л бол болохгүй. Энийний чинь одоо энэ бид нэр бас хөдөлмөрийн хууль энэ дүрм журмаа бас ингэх хэрэг та мэдэхгүй. Олон жил ажилласан театрт бид нар мэдчихье. Гаврын сайнгаа зүйлээ лобби бичдэг. Тэгээ бүр болохгүй болохоор зэрэг тамга гарсан дарга нэт нэгээд ингээд суучдаг. Эсвэл за яах вэ тэгэл одоо ер нь болохгүй бүтэхгүй юм их байна. Тэгэхээр зэрэг энэний төлөө бас шудраг иргэний зориг гаргаад бас хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо улс орондоо ярьчин л жидүү ярьж гин ард түмэн бол бухимдалтай байна. Тэгэхээр зэрэг ер нь иргэн хүн болгон дутагдлын ажлаас дуугаа өнгөрч болохгүй. Энэ надад хамаагүй. Би зөвхөн ажлынхаа байран дээр мессен дээр байвал болоо гэдэг чинь бас болохгүй. Ямар ч гэсэн шудраг авах хэрэгтэй. Шудраг үс сайн байс бас манай Монголд бас дэлгэрэх хэрэгтэй. Хүмүүс сүүлийн ярьж ин л дээ энэ асуудлаар маш их ярьж байгаа. Тэгээд ерөнхий сайд асан бямсаргаа хэлж ин л та. Улсын их хурл бол шудраг бусын цайз болжээ гэж. Амар хэлж байгаа юм. Шудраг бусын цайз болжээ гэж. Тэгэхээр та тэр хэллээ шүү дээ. Урлагийн сүм гэж. Урлагийн сүмд бас шудраг бус явдлаа. Тэгээ урлагийн сүмд маань яг шудраг бус энэ бас жоохон үе дамжсан юм бас байгаа л да. Тэгэхээр зэрэг энэ бол сандал ширээ ингээд аав нь хүүдээ өгдөг тийм ван тусууд биш. Энэ бол Дөрийн театр чинь миний үед бол улс гэдэг байсан. Одоо бол төрийн өмч. Тэгэхээр зэрэг төрийн өмчт одоо компани бол яг л улсын хуулиар л төрийн хуулиар л явах хэрэгтэй. Хувийн театр эсвэл хувийн өмч байсан бол одоо асуудал тий. Тэр хүн луун гайд нь лагаа байна. Тэгэхээр та тэнд л бол одоо хувийн өв залгамжлал өндөр байна гэж хэлж гэж байна. Тий, ер нь тийм нэг би ингээд нэг хараад байхад бас нэг зүгээр нэг
өөрөө нэг зөвхөн хаан хатан байх бодолтой улсууд байд юм байл. Яг тэр залгамж үеэ бэлдэх хэрэгтэй. Бас тэр нэг төрлийн бодлого байх хэрэгтэй байхгүй энэ боловсон хүчин гэдэг чинь одоо энэ хүн чинь нэг 20 жил ажиллаад пенсэндээ гардаг дараагийн хүмүүс байхад нь улс бодлогоороо тэрний чинь ингээд тий одоо сургаад ингээд мэрэгсэн мэрэгжлийн байгаад ирдэг. Тэрнийг нь театрт аваад ажилуулад ингээд явдаг нэг юм бас шудраг өрсөлдөөн бас байх хэрэгтэй. За жоохон гүрэгтэй сэдв юм да тийм ээ. Тий. Гэтэ яг хөө би бол ерөнхийдөө одоо сайн үйлс шудраг үйлс одоо итгэдэг. Одоо яам дээр дотоод аудит орсон, нийслэлийн аудит орсон, авилгатай тэмцэх газар нь орсон. Тэгээд энэ хуулийн байгууллагууд бас энэ үнэн зөвийг бас гаргаад өгөх байх. Тэгээ тэрнээс биш би тэр нэг заавал албан тушаал энэ одоо энэ местэн дээр бол булаацалтаад байгаа юм байхгүй. Гэхдээ энэ манай Дөрийн театр яг юм дүрм журм гормоор нь хөгжих юм бол үнэхээр бидэнд бол болцоо бол байна. Наад зах нь одоо сая бид нэг сард Солонгос явах бас болцоо байсан. 80 хүний бүрэлдэхүүнтэй манай Дөрийн болон оркестрийг тэнд аваач тоглуулъя. Гэхдээ би хамгийн гол зарчим бид нар тэнд кимчи идэх гэж очихгүй шүү. Бид нар ямар ч өөрийгөө үнэлдэг үнэлэмжтэй бид нар ямар ч нэг сая төгрөний ч юм уу нэг тиймэрхүү хэмжээний цалин мөнгөтэй байж ээж тэнд очиод одоо тэдний удирдаачтай тэдний одоо Дөрийн уран бүтээлчтэй хамтарч очиад тоглолтод ерөнхийдөө гарцуул их байна. Тэгээд миний хийсэн ажил бол энэ нэг сараас хойш янз янзын юм одоо хийлээ л дээ одоо цаг хугацаа бол үнэхээр бага учраас энэ 7 сард бол Royal Danish Ballet ирэх боломжтой байсан. Австралийн балет ирэх боломжтой байна. Солонгосоос жинхэнэ contemporary ballet одоо ямар байдгийг гэдэг Монголын ард түмэнд бас үзүүлэх хүсэлтэй байна. Дээрээс нь Оросын найруулагч их боломж байна. Балетын бол гарцуул бас Европт байна. Бид нар бол Attila гэж балетыг тавьсан. Тэгээд Туркийн ерөнхий театрын дараа хуучин соёлын яамны сайттай би бас уулзж байсан. Цаашаа Attila чинь Унгарт тэр үндэсний баатар юм байлээ. Тэгэхээр зэрэг Attila балетээр бид нэр 87 онд манай Дөрийн театр Унгарт очиж исэн л да. Тэгээ 30 жилийн дараа бол очих боломж бол байна гэж хараад бас элчин сайдын яамнуудтай бас ярилцж байсан. Тэгээд хааж очисон ер нь нүүр улаахгүй гэж ярьдаг шиг тийм байх ёстой. Тэгэхдээ яг одоо миний ялээд байгаа тэр тайз декорац нь бол жинхэнэ театрын хөгжлөөрөө явсан. Хулдаас эвлэлсэн биш. Жинхэнэ тэр одоо урлаг хэлбрээрээ. Улдаас эвлэн гэдэг чинь одоо үнэхээр театрт байж болцсохгүй. Цөлөө байгаа юм л та. За ингээд ерөнхийдөө нэг иймэрхүү юм шүү дээ. Тэгээд та хэллээ шүү дээ. Зөвгийн өөр гэдэг хэлбэрийн тухай элбэг дөрж ерөнхийлж авсан ярьж байсан. Олон залуучууд нутг руугаа тэмүүлсэн ирсэн гэж. Тэрийн нэг нь бол та юм байна. Ховор мэрэгжил балет бол агууг одоо том урлагийн сонгодог гэж ярьдаг юм төр шүү дээ. Ийм нарийн мэрэгжлийн хүмүүс ирээ. Тэгээд Монголын нэг юм бас хүлээж авахгүй байна тэр залуучуудыг. Юу бодож чинь? Яг уу зөвгөр хөтөлбөрөөр ер нь маш их олон залуучууд бүр гэр бүлээрээ ингээд нүгэд их ихтгэлтэй ирсэн л дээ. Тэгээд ер нь миний мэдхээр бол ер нь 90% нь бол баг л 99% нь баг зарим буццсан. За ер нь болохгүй маань. Ерөнхийдөө болохгүй маань. Тэгээд энэ буццсан улсууд би бас шантарч болохгүй гэж бас хэлмээр байгаа. Энэ улс охин орн чинь зүгээр болохгүй байгааг харчаад буцсан гэдэг чинь бас ингэж болохгүй. Та бүгд өнөөдөр зүгээр компьютероор нь лайк дараа суугаад иж болохгүй. Шүмжлээ суугаад иж. Энэ дотор нь ороод буцлаад энд чинь те гар биеэр оролцсон бол энэ улс их орн чинь те энэ нийгэм чинь цэвэрших боломжтой. Тэгэхгүй зүгээр шүүмжлээ суугаад байдаг. Эсвэл ингээл нэг гаднаас хурж ирээл нэг л би тэгсэн юм чинь тий зочин шиг тий надад ийм нөхцөл өгдөх юм бол би 90 энтер гэдэг бас болохгүй. Тэгэхээр зэрэг энэ нийгэмтэйгээ хөл гараа ер нь одоо тэгш энэ нийгэмтэй харьцахын тулд өөрөө орж ижил энд нь гар биеэрээ оролцохгүй бол зүгээр шүүмжлээ суугаад хамлын бол засархгүй. Би энийг л хэлмээр байна. Тэгээд гадаадд сууж байгаа өчснөө одоо Монголын ахын дүүс одоо миний мэддэг найзууд энэ бүгд л нутагтаа л ер нь эрхийнсэн гэсэн бодолтой байдیں۔ Ялангуяа нэг 40 гараа 50 гараад ингэсэн усууд нь хүүхдүүд нь томорцсон усууд нь тэгээд өөртөө болохоор ч зэрэг бас боломжоо ингээд хараад идэл та нэг очихоор цалин мөнгө хийдвэлээ. За тэгэл нийгмийн хүлээж авах үгүй юу. Энэ чандарч болохгүй. Тэгээд суугаад байх юм бол энэ бэлэн юм гэж байхгүй шүү дээ. Амьдрал дээр чигээрээ тэмцэл. Тэгэхээр зэрэг та нар одоо шантаршгүй байх хэрэгтэй. Улс эх орны хөгжүүлийг өгвөл бас эндээ хурж ирээд бас ямар ч байсан нэг 4-5 жил зүтг гэж би бодод байна.
Тэгж ядлаг учир нь олно. Учир нь олд шүү. Тэгээ энд бол гарцаа бол байгаа. Тэгээ энэ чин шудраг бас ариун юм ярьсан улсууд байна, зарчимтай улсууд байна. Хүн болгон чинь бас ингээд энэ хууль бус юм бас хийдгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг нийгэм чинь тэр чигээр энэ одоо нэгж доор албан газар бүгд ингээл дор дорол ингээл хууль дүрмээ сахиал одоо бие биендээ шахалт шаардлага тавиад ах юм бол тэр салбар чинь ингээл зэгцрээд ирнэ шүү дээ. Тэгэхээр зэрэг дугаа үйж болохгүй гэж хэлж байгаа. Театр бол одоо мэдээж соёлын яамд одоо боловсрол соёлын шинжилгээ ухааны яамд хариалагддаг байна. Тий. Энэ соёлын бодлогын талаар ер нь та түрүү бас нэг хэллээ шүү дээ. Яамтай байсан юм а гэж. Тий. Тэгэл одоо соёлын салбарын хүмүүс хэлээд байдаг. Яамтай байхдаг одоо аав ээжтэй шиг байж ял гэдэг ярьдیں۔ Бодлого нь одоо яа одоо энэ яамны бодлого ингээд та бүхний үйл ажиллагаанд хэлцэрэг одоо сэтгэл ханамжийг төрүүлдэг бай. Яг уу энэ соёл урлаг гэдэг чинь ер нь нийгмийн биш те одоо тэргүүн салбар байна. Үнэхээр юм боловсрол соёл шинжлэх ухаан бол ерөнхийдөө улс төрөөс бас ангид байх хэрэгтэй. Энэ бол үнэхээр ямар ч тэр улс төрийн шийдвэр гаргах ёсгүй. Энэ бол жинхэнэ нийгмийн соён гэгэрүүлдэг салбар. Тэгээд социализмын үед бол бидний хүүхэд байхад ингээл автобусаар авчираад дөөр театр үзүүлээл. Тэгээ сургуулийн хүүхдүүдийг оюутнуудыг бүр тэр байтугай бүр цэргийг цагдаагийн байгууллагуудыг ингээд тэгэхээр зэрэг одоо манай нийт үзэгчдийн дийлэнх нь бараг 60-70% нь яг тэр үед хүүхэд байхдаа юм үзчихсэн чи хүүхдэд дагуулад үзэж ирж байгаа. Би хүүхэд байхдаа юм үздэг ус ямар гоё юм бэ, сайхан юм бэ. Тэгэхээр зэрэг энэ жил бид нэр дөрийн хүүхэд залуучуудын жил болгосон. Тэгээд алслагдсан дүүргүүдийнхаа хүүхдүүдийг энэ хүүхдүүд чи өөрхий